За манай Монголын ард түмний өсөн үлээдэг Алтан намар наадам маань энэ жил 31 дэх жилдээ явагдаж байна. Энэ сарын 12-ны өдөр сая урлагийн их сургууль дээр Алтан намар наадмын маань нээлт болж тэнд урлагийн гавьяа зүтгэлтэн Сэротын хайрын үргэлжил гэдэг мюзикл нэр хэлсэн. Мөн 15-ныхаа өдөр урлагийн гавьяа зүтгэлтэн Баатар сүхийн Хандармаа гэж хүрээд өөр тоглогдсон байгаа. Өчигдөр улсын филармонд симфони хөгжмийн бүтээлүүд тоглогдож амжилттай үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр энэ Алтан намар наадмын маань гоцтол цөөхөл үндэсний найр хөгжим зориулсан бүтээлийн тоглолтыг та бүхэнд үзүүлэхээр бэлэн болсон байна. Энэ жил ингээд Алтан намар ургац ногоо бол ариун байгаа шиг манай хөгжмийн зохиолчдын маань уур авьяасаар бүтсэн бүтээлүүд ариун жил болж байна. За ингээд өнөөдрийн Алтан намар наадмын анхны салхиургэх тоглолтыг танилцуулъя. Дээд цогцоох хос хүлэг морин хуурын дуэт төгөлдөр хуурч эрдэнэ цэцэг морин хуурч хөгжим мужгийн коллежийн 3 дугаар курсын оюутан Мөнх баяр Батүлзий удирдсан багш Монгол улсын гавьяа багш Батбаяр.
бол хөгжмийн зохиолч, сайн цагийн Мөнх хотын төгөлдөр хур зориулсан уран сэтгэмж байна. Төгөлдөр хуурч, цэргийн дууч Эрдмийн чуулгын хөгжимчин Зан Заяа.
хөгжмийн зохиолч Шарон төгөлдөр хурц зориулсан хэлбэрчилсэн айцуудаар уулзж байгаа. Төрийн шагналд урлагийн гавьяас төгөлтөн Шарон бүрт гэрэг адаашоо цагаан малгайд гэсэн хоёр төгөлдөр хурц зориулсан айцуудыг оролцож байна. Төгөлдөр хуурч хөгжим бүжгийн коллежийн багш Нямсүрэн Мегамарцэв.